шийдэл хэрэгтэй. Шийдэл хэрэгтэй. Тэгэхээр ер нь бол Монгол Улсын их хурлын тухай хууль, Монгол Улсын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль гэдэг энэ хоёр хуулийн хүрээнд л бид нэр улсын их хурал үйл ажиллагаа явуулах ёстой л доо. Тэгээ ер нь бол энэ улсын их хурлын үйл ажиллагааг одоо засгийн газар бойкотлж байгаа энэ анхны үйлдэл нь биш л дээ. Энэ үйлдэл хэд хэд удаа ноцтойгоор одоо давтагдж байгаа. Хамгийн харамсалтай нь ноцтойгоор давтагдж байгаа. Тэгээ Монгол Улсын ерөнхий сайд нь чуулганы танхимд орж ирж улсын их хурлын үйл ажиллагааг тасалдуулах, ард иргэдээ өмөн самуун дурууд татах, ингээд үндсэн хууль руу дайрах, үндсэн хуулийн бус аргаар энэ улсын их хурлын бүрийн эрхлүүд дайрах ийм бүдүүлэг алхмуудыг хэд хэдэн ноцтойгоор хийсэн шүү дээ. Энд чинь бол үндсэн хууль ингээд зөрчиж байгаа. За өнөөдөр бол бүр хамгийн их ноцтойгоор зөрчиж байгаа шүү дээ. Засгийн газрын сайдын тавиад өгөө. 3-7 хоног одоо хүлээсэн засгийн газрын сайдын тавиад өгөө гэхээр өөрөө орж ирдгүү засгийн газрынхаа сайд нарыг бас хурлаанд оруулж ирэхгүй ийм бойкотлж байгаа ийм энэ бол маш их тийм ноцтой хууль зөрчиж байгаа үйлдэл байна. Ер нь бол Монгол Улсын засгийн газар, Монгол Улсын ерөнхий сайд бол үндсэн хуулийн өмнө, улсын их хурлын өмнө Монгол Улсын бүх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй шүү дээ. Бүх хууль тогтоомжийг хэрэгжлэн биелүүлэх үүрэгтэй. Хяналт тавих үүрэг нь бол улсын их хурлд хадгалагддаг. Тийм учраас би нэг гормын санал гаргаж байгаа. Ямар гормын санал гаргаж байгаа нөхөр ерөөсөө одоо улсын их хурл нэгэнт өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд засгийн газрыг томилдог, чөлөөлдөг, хариуцлага тооцдог, хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавьдаг ийм бүрэн эрхтэй, үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхтэй. Тэгэхээр бид нар улсын их хурлаас засгийн газар шаардлага хөргүүлье. Энэ удаа дараа хууль зөрчиж байгаа, үндсэн хууль руу дайрч байгаа, улсын их хурлын бүрэн эрхлөө ингэж зөрчиж байгаа энэ асуудал дээр ийм нөхцөл байдал үүссэн учраас хугацаатай Монгол Улсын ерөнхий сайдын нэр дээр одоо энэ хугацаатай шаардлага хөрвүүлэх хэрэгтэй. Тэгээ үнэхээр энэ шаардлагынхаа дагуу энэ шаардлагыг улсын их хурлаас тавьж байгаа шаардлагыг хүлээж авахгүй бол тэгэл үндсэн хуульд олгогдсон эрхийнхээ дагуу хариуцлага тооцоод явахаас өөр арга байхгүй шүү дээ. Ингээд засгийн газар нь томилсон их хурлынхаа дээдэл дээр гараа суучдаг ийм нөхцөл байдал одоо үүсэх анх удаа л одоо харж байна л да. Анх удаа харж байна шүү дээ. Тэгэхээр улсын их хурлын дарга одоо энэ улсын их хурлын гишүүдээс ч гэсэн энэ хэд хэдэн нэр бүхий гишүүдээс гарч байгаа шиг байна. Одоо ингээд цаашаа бол үнэхээр ингээд энэ засгийн газрын гишүүд нь 100% улсын их хурлаас томилогдсон. Нөгөө давхар дээлээ чинь гайн одоо ингэж гарч ирж байгаа байхгүй. Улсын их хурлаас томилогдсон улсын их хурлын гишүүн тэгсэн мөртлөө улсын их хурлынхаа гишүүний хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй ингээд улс төрийн зорилготойгоор акц хийж эхэлж байна шүү дээ. Улс төрийн зорилготойгоор. Тэгэхээр энд бол одоо үнэхээр бид нар улсын их хурл засгийн газраа томилсон үнэн юм бол энэ томилсон засгийн газартай хариуцлага тооцох хугацаатай шаардлага хөрвүүлж энэ улсын их хурлын үйл ажиллагааг тасралтгүй явуулах хууль эрх зүйн өмнө хүлээсэн энэ үүргээ одоо биелүүлэх ёстой гэдгийг бол шаардсан ийм шаардлага хөрвүүлэх ийм гормын санал гаргаж байна. За тэр ч тавгүй шүү. Гормын санал гаргаж. Яг арчилсан нам бүлэггүй болсон юм завсарлах байх.